Топикийн өдөр биднэрт хамгийн чухал зүйл бол бүтгэлийн хуудас болон иргэний үнэлэх. Topic.mn гэдэг сайтн дээр ороод бүртгүүлснийхаа дагуу өөрийнхөө бүтгэлийн хуудсыг заавал хэвлэж авчих шаардлагатай. Мөн дээрэс нь өөрийнхөө иргэний үнэлэх мөн бичиг баримтуудаа авчих шаардлагатай. Тухайн бүтгэлийн хуудсан дээр маань бидний бүтгэлийн дугаар болон аль шалгалтын байран дээр шалгалтаа өгөх талаар бичээстэй байгаа бөгөөд тухайн топикийн шалгалтын яг цагаас нь цаг гарны өмнө очоод шалгалтын байраа эхлээд харна. За тухайн шалгалтын байран дээр очихоор гадна нь шалгалтынх нь яг энэ бүтгэлийн номерын дагуу чагсаасан байна. За жишээлбэл 372-оос 381 хүртэл тэр танхимд гэдэг тэмдэглэлтэй байгаа. За тэгвэл яг бүтгэлийн дугаараа харах юм бол хамгийн төгсгөлт нь 378-ыг бичээстэй байгаа байхгүй. Тэгэхээр яг саяны байдлаар бичээстэй тэр танхимд нь би шалгалтаа өгөх юм байна гэдгийг мэдэж аваад тухайн хариуцсан хүмүүсээс нь тэр шалгалтын байр нь хэдэн давхарт байдгийг нь асууж тоглох хэрэгтэй. За харин шоглоомоо бөглөхдөө яах ёстой вэ гэхээр юуны түрүүнд бидний шалгалт маань 2 ангиллагдж байгаа. За хамгийн эхлээд бид нарыг орохоор сонсох болон бичих дасгалын материалыг тарааж өгнө. За сонсох дасгал бичих дасгал маань нийтдээ 110 минут байдаг байгаа. Айл ал шоглоомон дээр маань яг энэ талд харагдаж байгаачлан яг энэ дүрс өөстэй байгаа. За энэ хамгийн дээдл дээр нь та хэд маань нэрээ бичих ёстой. Солонгос хэл болон англи хэл дээр өөрсдийнхөө нэрийг бичих ёстой. Овг нэрээ бүтнээр нь бичнэ. За энэ доотлолт харагдаж байгаа энэ тоонуудыг маань бид нар яаж бүглэх ёстой юм бэ гэхээр бидний бүртгэлийн дугаар нийтдээ 13 оронтой дугаар байгаа. За энэ дөрвөлжин маань нийтдээ 12 оронтой дугаар бичих ёстой дөрвөлжин. Тэгэхээр голд нь байгаа энэ 8 гэдэг орноосоо урагш нь хойш нь яг тааруулаад шалгалтынхаа бүртгэлийн дугаарыг бүглэхэд болно гэсэн үг. За бичих дасгал маань мөн ялгаагүй яг ийм дүрс байгаа. За энийгээ бид нар сая яаж бүглэх вэ ойлгоцсон шүү дээ тий. Яг адилхан бүглэнэ. Гэхдээ хамгийн нэг анхаарах юм нь энэний маань хамгийн доотлолт нь манайха яг энэ доор нэг хэсэг байгааз энэ хэсгийг бид нар бүглэх хориотой байдаг шүү. За магадгүй энэ өдөр чөлөө авсан юм уу, магадгүй энэ өдөр ирж чадаагүй тасалсан тохиолдолд тэр хүний материалыг тухайн хариуцж байгаа багш нь өөрөө бүглэх хэрэгтэй байдаг байхгүй. Бичиг дасгал маань нийтдээ 4 дасгал байдаг байгаа. 51, 52, 53, 54 гэсэн дасгалтай. За 51, 52 маань дотроо 2 ангилалтай. Киёг, ниен, киёг, ниен. За энэ нь яадаг вэ гэхээр хаалтан дотор тохирохыг олоорой гэж байгаа гэсэн. За тэгэхээр киёг гэдэг хаалтан тохирохыг бид нар яг энд нь багтаагаад, ниен гэдэг хаалтан тохирохыг энд нь багтаагаад тэгээд дараалалаар нь бичиж явах болно энэ дээр. За 53, 54 маань яг ийм дөрвөлжингууд дотор бид нар эсэгийг багтааж бичих хэвээр. За ер нь яах хэвээр вэ гэхээр нэг үеийг нэг нүдэндээ багтаагаад зай авахтаа нэг нүд хоосоо орхиод цэг, даслал, анхааруулгын тэмдэг, асуултын тэмдэг гэх мэт тэмдэглэгээнүүдийг нэг нүдэнд ганцаараа бичиж өгөөд за тэгээд тоонуудыг 2 орноор нь нэг нүдэнд багтааж бичнэ гэдээ ойлгохшоорой заяа. Дэлгэрэнгүй бичлэгийг багш нь удахгүй оруулж өгнө. Тийм болохоор дараагийн бичлэгээс тэрийг нөлөөлж аваарай. За сүүлд нь бид нар ямар нэгэн байдлаар хоошоо урагшаа харах, эсвэл хэн нэгний материал руу харах, мөн дээрээс нь хуулах гэж оролцсон тохиолдолд хэрвээ тэр нь баригдах юм бол 2 жилийн хугацаанд бидний топик өгөх эрх нь хасагддаг бөгөөд хариуцлагатайгаар зөвхөн өөрийнхөө юмыг хараад бүглэх ёстой. Мөн дээрээс нь шалгалтын ангид оронгууд хариуцсан багш бидний утсыг хурааж авна. Тэгэхээр утасныхаа дууг хаагаад болж өгвөл унтраах ёстой. За шалгалтын дундуур бидний тухайн хураагдсан байгаа утаснууд дундаас яг өөрийн чинь утас дуурсан тохиолдолд тэр танхимаас шууд гарах ёстой. Мөн дээрээс нь дахиад 2 жил шалгалт өгөх эрх нь хасагддаг байгаа шүү. Удахгүй болох ч байгаа 4 сарын 5 хутад зориулаад төслийн багшин та бүхэндээ үн төлбөргүй хичээлүүдийг Айду классын Instagram болон YouTube хаяг дээр байршуулж өгөх учраас цаг алдалгүй тухайн хичээлээ үзээд топик амжилттай өгөөрэй. Амжилт!